Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ миний хийдэг бяцхан өндлөд байгаль орчинд минь ямар хэрэг өрнөлөө авчирдаг болох талаар ярилцъя. Би ийм зүйлийг хийдэг. Харин ингэж чадсанараа өөрийнхөө мөнгө төгрөг, цаг хугацаа, санхүүгээд маш олон зүйлийг хэмнэж чаддаг. Ингэж зохицохгүй байгаль орчиндөө маш их хэрэг өрнөлөг авчирч чаддаг. Гэвэл та хүн өнөөдөр дэлхийд дунджаар 100 тэрбум гаруй хувьц үйлдвэрлэгддэг. Үүний 40-50% нь хэрэглэгдэхгүй, өмсөгдөггүй, зүгээр хадгалагдаж байгаа шатаагддаг. Харин тэр хаягдсан хувцснууд полиэстер материал, нийлмэл материалаар хийгдсэн байдаг учраас хөрсөнд их мэтлэн маш олон химийн бодисыг агуулж идэг учраас хөрсийг, усыг, агаарыг маш их хэмжээгээр бохирдуулж идэг. Харин би өөрийнхөө өмсдөггүй хувцас хэрэглэдэггүй материалыг дахин боловсруулах төв тушааж дараагийн хэрэгтэй хүнд нь өгснөөр энэ олон асуудлыг шийдэж чадж байна гэсэн үг юм. Тийм болохоор та нар маань ч гэсэн өөрсдийнхөө өмсдөггүй хувцас хэрэглэдэггүй материалыг дахин боловсруулж эсвэл хэрэгтэй хүнд нь дамжуулж өгч байгаарай. Баяртай.